За Mindtech-ийн зүгээс LED гэсэн талаар ерөнхий заавар зөвлөгөө өгөхөөр энэхүү контентыг бэлтгэж байна. За өнөөдрийн контент маань LED гэж юу вэ? Хэрхэн ажилтдаг вэ талаар та бүхэндээ товч мэдээлэл хүргье. За бидний хэлж занснаар LED буюу LED дэлгэц маань янз бүрийн хэлбэр хэмжээтэй юм том дэлгэцээр бидэнд төсөөлөгддөг бол LED дэлгэцийг илүү сайн ойртуулад харах юм бол LED дэлгэц маань кабинет гэсэн юм блокуудаас бүрддэг. За энэ блокийн кабинетийн маань хэмжээ бас харилцан адилгүй байдаг. 50-ыг харьцан 50 см, 50-ыг харьцан 100, 640-ыг харьцан 480 гэдэг юм ингээ өөр хэмжээтэй байдаг. За энэ кабинетууд маань яагаад өөр хэмжээтэй байдгүй гэхээр кабинетууд маань дээр маань ийм модуль гэдэг ийм зүйл байдаг. За энэ модуль маань яадаг гэхээр өөр дээрээ ийм гэрлэн диодуудыг агуулсан. За тэгэхээр энэ гэрлэн диодыг биднес LED буюу light emitting diode гэж нэрлэдэг. Энэхүү диод маань захиргаан энерги, гэрлийн энерги болгох ийм зориулттай ийм диод байгаа. За тэгэхээр энэ нэг диодны хувьд болохоор RGB буюу улаан ногоон цэнгэг гэсэн юм өнгийг гаргах ийм боломжтой. За энэхүү диодны хослолыг болохоор бид пиксел гэж нэрлэдэг. Хоёр диодны хоороны зайг болохоор pixel pitch гэж нэрлэдэг. Энэ миллиметрээр илэрхийлэгддэг. Тэгэхээр энэ pixel pitch буюу диод маань хэр ойрхон зайтай байнаас гэдгээс хамаарат тухайн LED дэлгэц маань хэр нэгтрэлтэй LED дэлгэц байх вэ гэдгийгээс тодорхойлж өгдөг. За тэгэхээр энэ гэрлэн диодоос хамаарат модулын хэмжээ маань өөр байх нь. За үүнийгээ дагаад энэ мөн кабинетийн хэмжээ бас өөр байдаг. За нэг кабинетийн хувьд дотроо юу агуулдаг вэ гэхээр за мэдээж модуль байна. За дараагийн нь болохоор receiving card буюу видео процессороос ирж байгаа сигналыг тусламжтайгаар энэ диодыг зөв асаах зорилттой ямар өнгө асаах уу, хаана асаах уу, аль диодыг асаах уу гэдэг энэ бүх зүйлийг зохион байгуулахад боловсруулах зорилттой receiving card гэж зүйл байх нь. За мөн энэ тухайн диодуудыг болон receiving card-ыг тижээх зорилттой тижээлийн блок. За тухайн энэ модуль болон receiving card тижээлийн блокыг агуулсан кабинет гэсэн ийм хэсгүүдээс бүрдэнэ. За тэгэхээр кабинетүүд маань нийлээд бидний яриад байгаа том жижиг янз бүрийн хэмжээтэй энэ LED буюу LED дэлгэцийг маань үүсгэнэ. За энэхүү LED дэлгэцийг яах вэ гэхээр LED дэлгэц маань видео процессор, видео контроллер гэдэг энэ зүйлээр удирдаад тухайн дэлгэцэн дээр ямар төрлийн контент гаргах уу гэдгээ шийднэ. За энэхүү дүрсийн сорсыг болохоор компьютер юм эсвэл өөр видео сорсоос өгөөд тухайн видео сорсоор дамжаад видео сорсын дүрсийг энэ видео контроллер маань зохион байгуулад боловсруулад түүнийг LED дэлгэц рүү дамжуулдаг байна. За тэгээ өнөөдрийн хичээлээр та бүхэндээ LED дэлгэцийн ерөнхий ажиллах зарчим болон дотроо юу байдгүй талаар та бүхэндээ мэдээлэл зөвлөгөө хүргэлээ. Анхаарал хандуулсан баярлалаа.